Зураас нэвтрүүлгийн 3 дугаар үйлчийн дугаараараа та бүхэнтэй уулзаж байна. Чандган цаана эзэндаа ирсэн. Өнөө жилийн хавар бид хоёроо Бээжинд чи манайд очиод хөдөө өдөр хамт байсан бол өнөөдөр би хохот ирээд танайхад ирээд аяа байж байна. Чандган цааны яс олон хүн таних байх гэж бодож байна. Чөлөөт бүхийн улсын аврах олон улс орноор яваад амжилтаар өнгөрөө мэлалгаж исэн. Өнөөдөр чамаа өмхтэй тамирчны хавьд найз нь хэдэн асуулт асууя гэсэн маа. Балнаа. Чи хэзээ хамаг анх удаа одоо миний бие ийм хүч чадалтай байна гэж мэдэрч ирсэн байна. Баг сургуулийн бүхий нэг уралдаа хийсэн байна. Монгол бүхий уралдаа. Тануунд ороод төрүүлсэн. Тэгээд одоо тэр үед бодчихсон. Би саяхан бүх уралд бол болох юм байна. Бас гүтэрвтэй юм байна гэж бодчихсон. Баг сургуулийн хэд бараг хэдэн настай дан гэсэн үг үү? 3 4 оны үед байх уу? Тийм манай чинь өхвөлөх баг сургуульд байжсэн. Тэгээ манай тань аавын байгуулсан сургууль биш юм өхвөлөг Орхинбат аавын. Манай сомны хүн шүү дээ. Тэр нэг гөшөөгийг бас гоох гээд манай сомон дээр нэг баг сургуулийн нээр хийсэн байхгүй. Тэгээ тань дээр барилдаад төрүүлжсэн. Өмхтэй бүх юм. Өмхтэй бүх тэр. Тэгээд одоо бас болно. Би ааван дараагаа тас нэг бүхэд явчих юм уу гэсэн бодол орж ирсэн. Тийм танай аав бүх хүн. Тийм. Тэгээд чи болоо чиний дүүгийн лав нөлөөлсөн байх. Байна. Манай өвөг аавын аав бас бүх оролцсон. Танай өлөнч үү? Өлөнч. Манай ажаагийн аав өргөд өвөг аав нь бүр барилжсан. Танай өлөнч, танай өвөг, танай аав. Тийм. Бүр 4 үеэрэн барилж байгаа юм байна. Одоо бараг 5 дугаар үе байх уу? 5 үе. Таны аавын бас амжилтыг би бас сонсч ирсэн. Аав 562-д 2-3 удаа төрүүлж исэн. Хэрэг 1024-д бүхэд төдөлж исэн. Мөрөгдлөөр явж исэн. Мөрөгдлөөр явж исэн. Ютум маягийн бүх. Улсад бас нэг 3-4 удаа төрүүлж исэн. Барах хөдөө оноо юу гэсэн үг? 90 одоо надыг гарч их тэр үеэр байсан. 94, 93, 95 үеэр. Чанган цагаан төрсөн дүү ганц бүхтэйган 2021 онд бол одоо эгчтэй хоёулаа тий тийм бүх улсын тэр чинь одоо тамирын чуглаанд очиод чи алт дүүн мөнгө нутгийнхаа олноо баярлуулж ирсэн. Тийм. Өмхтэй хүн ийм одоо хүчнээ төрлийн тамирд оролцоход одоо ямар нэгэн үл ойлголцол тэгвэл одоо өрөөсөл хандлагатай юм тулгарч ирсэн юм байсан зөндөө. Чи үүнийг яад давдаг вэ? Хамаг төрөнд үл эхлэхэд хүүхэн усуд бүх болоод л хааврах уу. Хүү усуудын барилддаг юм. Хүүхэн надад ээлдмэрдод тэгэл явал таарчихна. Юунд бүх барилдахыг гэсэн тэр үед. Сэрэлж ирээд одоо ингээд амжилт аваа ирэх үед хүүхэн усуд бас болох юм байна. Тэгэхэд өөрөө диком болоодны ус одоо өргө бүхийн ямар явуулсан улсууд бас байна. Чиний ханаас. Миний одоо хүүхэн бас хүүхэн мөрөглөөр явуулж байгаа юм байна. Тэгэхгүй л одоо Монгол бүхээр юм уу одоо багсах нэрээр оруулж исэн гэв тийм тасгай мөрөглөөр л явуулсан байхгүй. Надаас дараа бол бас 90 гарч ирж байна. Таны нутгаас голтой юу? Тий, бас бай. Баг сургуулийн тэр удааны бүхэн барилдаагаас аваад бүхийн замаар явъя гэдэг бодол орсон гэж ойлгож байна. Байна. Өргөд нэг нь дунд сургуулиуд мас нэг хүсэл мөрөөдлийн асуудаг штэ. Тэр үед би бол нэг үл чирэгд юм, нэг үл бүхэд явна гэж бодчихсон. Тамирын тийм тал руу тамирын талаар дуртай байсан. Тамирчин хүн гэдэг чинь олон жил ингээ өндөр ачаалалтай бэлтгэл хийж явна, наачааш явна. Эдгэр жилүүдэд чиний ингээ алдсан жил юу вэ? Олсон жил юу вэ гэж өөрөө боддог. Алдсан жил бол одоо өөрөө их соёлын мөрөөр одоо их сайхан явсангүй штэ. Одоо би чинь дунд сургуулийн төгсөөд ирээд шууд бэлтгэлд орцсон. Одоо ололт тэгвэл одоо тамирын дамжаад бас би RVM олсон штэ. Бүх юм сайхан оллоо. Гэр бүлээ оллоо. Одоо адил төрлөө оллоо. Өнөр төрөө олж ийн. Бас хамгийн сайхан нас өргөө их сургуулиуд маань төгсөцсөн тамирынхаа юугаар. Бас ололт үл их байна. Яс уулна би тэр Бээжинд ингээ уулзаад ярьдаг хэлдэг штэ. Ер нь бол улсын ангийн тамирчин юм чинь ингээд цаг нь бол нэлээд хамааралтай. Хамааралтай. Жоохон хувийн өргөчлөө талаас бас байхгүй.
Тийм ээ. Шууд байхгүй гэлчих гээд болно да. Оройдон өртөө байрда харих хэрэгтэй байдаг тийм. Одоо үеийнхээ охтуудтай адил таавал ингээд наадад ч хөөрөх чагвал байхгүй. Тийм. Шууд байхгүй. Тийм. Өргөд бидний ч нэг гэргийн өдөр бол нэг л хагас өдрийн чөлөө шүү дээ. Гэргийн 6-нд гэргийн өдөр дөмөр хагас хагасгал өдрийн чөлөө. Өөрөөд нь бол бүр бэлтгэл. Хааш нь гарах чөлөө бол байхгүй. Тийм. Өнөөдөр л чи гоё өвсөн сул таваад нүрэн будаад бэлтгэл дээр юм уу тэмцээн дээр бол одоо өн үлдэд байранд байдаг. Гол нь тэмэр дээр анхаалаа. Тэгээд бас би ингээд өмхтөн байж байгаад ингээд сайхан өөрийгөө чимээд ангалж явах чаггүй байна гэдэг тал дээр бас чи ингээд яхан гонсын хуйнууд байдаг. Байсаа. Заримдаа ингээд гэргийн өдрүүд нь чөлөө гараад амар ингээд л засыгаа бодно бая. Гэвч яаж засхаа мэдгүй. Юу өмсгөө мэдгүй. Өргөжөөр хамаг сүлд нь бас л тэмрийн явцсан умсаа гарна. Тийм. Одоо юу гэж хэлэх өөрийн гоёлол дөрөн бол одоо яхан тутмагч одоо өнгийн улсуудын бодвол яа тохируулах талаар л гэргүү. Ээрээ 2 жилээс л бас багсаж яхан тийшээ хандж байна. Тийм байна. Таныхаар ирсэн чинь гэрээр дөрөн медалууд байна. Амжилтыг чинь хардах хүмүүс олон байна. Одоо эдгээрийн хойно одоо хүмүүс ойлгодоггүй, мэдэрдэггүй зүйл нь юу байна гэж боддог. Одоо ингээд зарим үед бол амжилтыг харна шүү дээ тийм ээ. Гэвч одоо бидний энд ингээд ард нь ингээд илүү үзэд юм уу одоо ингээд бүлтгэл боловсрол арвуунуудаар үтсэнгүй шүү дээ. Тэргээ хамгийн гол нь бол одоо мос гэмтэл шархтлаа авчгаад тэр нэг бүлтгэл хийж байгаа. Тэр нэг үед нь бол одоо арвуун бол үтсэнгүй. Бидний ч бас арвуун ингээд ямар баярхаж юм уу гоморхож ингээд хүн төлж явахгүй шүү дээ. Дотроо л өөрөө дараад өөрийн баяныг зөрөгжүүлээд хамгийн гол нь бол одоо өдөн миний арт талыг сайн өчгүйгээр даахад надад бол сэтгэлийн хямрал их хөөгдөг байхгүй бүгдөө үзэгч төмөн аавж арга одоо садан төрлөө сэтгэлээ тийм одоо заримдаа ингээд доголж моглоод л гэрдэ батна нүд мам юм гөхөлж борлоо очих үе зөндөө байсан. Тэгээд одоо үжээд л хөрхи миний өөх нь их хавл өмсчих юм байна л гэдгийг мэддэг. Тийм. Энэ талыг гэхдээ аав ээж нь илүү мэдрэх байхаа. Тийм. Гэвч бас эрвэндан тэр хоёрд л хөлдөггүй шүү дээ. Санааж явахаасны гадар хол байна. Эргээд дүү хажууд байх юм болох бас зүгээр. Тийм. Та хоёр чинь ер нь багаасаа чуг нэг мөргжил. Тийм. Дүү 10 өөрөө 12-тэй. Би 15-тай гарч ирсэн. Энэ дээр манай юун дээрс ирээд чуг бас нэлээд хэдэн жил болтлоо. Тийм. Та хоёр хоёулаа улсын ангид байсан тийм үү? Тийм, хоёулаа чуг байсан. Одоо дүү бас улсын ангид жалгаа явна. Би ч болоод яахгүй болсон. Чи одоо өвөр Монголынхаа ангид уу? Тийм, одоо сургаагчаар тэгээ. Одоо сургаагчаар явж байна. Одоо эхлээ орон хэмжинэ. Одоо сая Тамирын амьдралаа төгсөж гэж. Харин хүмүүс бас чамайг чанган зодох тайлсан уу гэж асууж байна. Одоо бараг тиймэрхүү болж байна. Одоо юу болсон ч урдад нэг хэдэн жил амарна. Өргөө голноос манай нөхөр чи өөрөө миний багш сургаагч. Тийм, бас миний одоо намын ах гэж хэлнэ шүү дээ, тийм үү? Тийм байхаар манай хүмүүс надад их дөмтлөг өгсөн. Сэтгэлийн тэмрээр хамгаас илүү өгсөн. Бүх одоо садан төрөл ааваатай нийлж игээ тэгээ өгсөн болох юм бас ямар жирхтэй. Эдий болтолч ярмэж. Тэгвэл одоо чи зодох тайлбал бараг л одоо сургагчийн замаар юмнаа гэж бодчих байгаа юм байна шүү дээ. Одоо байдлууд яа. Яг бас шууд орих гэт бас арай сүрүүлчгүй байх талтай. Одоо санаавс арай дутуу шиг